Сайн уу? Anu байна. Өнөөдрийн видеогоор хэдүүлээ шинэ англи үг сурах 7 аргын тухай ярилцах болно. Зүгээр мэдээж хэрэг шинэ үг сурах бүх аргууд бол үгээр хязгаарлагдахгүй. Зүгээр миний өөрөө хэрэгжүүлж ийсэн бас яг юм туслахад юу нэг айгу туслах юм 7 арга юм байна гэж бодсон зүйлсийг энэ хүү видеогоор хөндөж байгаа шүү. Тэгэхээр энэ контентыг би эхлээд Jigjug application дээр live stream хийжсэн. Хэрэг намайг олё гэх юм бол иймэрхүү байдлаар миний тэр хаяг олох боломжтой. Instagram дээр бас нийтэлж исэн миний нэг пост байгаа. 7 хоног болгоны мягмар гарагт Jigjug app дээр live stream хийж байгаа. Ингэхдээ англи хэл сурах тухай агуулгуудыг бол илүүтэй голчлон хүргэж байгаа шүү. Хэрвээ намайг тэр платформ дээр дагаагүй байгаа бол орж дагахыг зөвлөе. За мөн түүнчлэн 2020 оны хамгийн эхнийхээ live stream-ыг бол яг энэ видеоны агуулгаар хийсэн харамсалтай. Тухайн үед нөгөө ачаал ихтэй байсан уу яасан application бол унтраад миний тэр live stream хадгалагдаагүй үлдсэн. Тухайн үед яг үзчихсэн хүмүүс тэр 7 аргыг бол олж мэдсэн баг. Тэгээ дараа нь яг тэр контентийг нөхөж үзье гэсэн одоо айгу асуултууд нөхөж үзмээр байна яах вэ гэсэн асуултууд орж ирэхэд нь би за тэгвэл YouTube-ийн видео болгоод та нартай шеэрлэчий гэсэн санаачлаг дэвшүүлсэн. Тэгэхээр яг Jigjug дээр хийсэн live stream-ийн агуулгыг би дахиад YouTube дээр бол зориулыг хийж гин. Цаашдаа ерөөхдөө англи хэлтэй холбоотой контентуудыг Jigjug дээр бол хийхээр байгаа шүү. Тэгэхээр хэрвээ намайг дагаагүй бол тийшээ орж дагаарай. Аппликейшнийг татах боломжтой мэдээллүүдийг би видеонуудаар тайлбар хэсэгт оруулсан байх болно. Тэгэхээр за шинэ англи үг сурах 7 аргын хувьд юм байна. Хамгийн эхнийх нь унш бас дахин унш гэж хэлмээр байна. Өөрөөр хэлбэл уран зохиолын ном ч юм уу сэтгүүл, сонин гэх мэт яг та нарт ингээ алхам тутамд чинь яг шинэ үг гарч ирэх боломжийг нэмэгдүүлэх бүх зүйлийг бол унших хэрэгтэй. Мэдээж хэрэг огт мэдхгүй зүйлийг бас уншихаас илүүтэй бас яг тодорхой англи хэлний мэдлэгтэй болцсны дараа үгсийн сангаа баяжуулах зорилгоор бол ийм практикийг өөртөө оруулж ирвэл зүгээр. Тэгээ шинэ үг гарч ирэх болгондоо та нарт бол ингэж хайж олж үзээд мэдээд байх учраас шинэ үг замд чинь өртөх боломжийг нэмэгдүүлэхийн тулд уншиж байгаа зүйлийнхаа цар хүрээг тэрхийг зөвлөж байна. За англи хэл дээр уншихын давуу тал юу байдаг вэ гэхээр тухайн англи хэл дээр байгаа өгүүлбэр дотор мэдгүй үг байсан ч гэсэн тухайн агуулгын уртлын өгүүлбэр, хойтлын өгүүлбэр бас нөхцөл байдал дээр контекстээс нь хамаарат тухайн үг зэрэг иймэрхүү агуулгатай юм байна гэсэн ойлголт өрчдөг. Яг бодит жишээн дээр яаж хэрэгэлдэг вэ гэдгийг олоод мэдчихдэг учраас тэр үг цээжлэгдэх магадлал нэлээд үүсдэг юм байлээ. За хоёрдугаар тойл бичиг ойрхон байлга. За тойл бичигч нэг иймэрхүү цаасан тойл бичигч бай, эсвэл веб суурилсан тойл бичигч бай, аппликейшн суурилсан тойл бичигч бай, аль нь байх нь хамаагүй. Гол нь та нар тэр одоо тойл бичигтэй хандах одоо боломжтой байх ёстой гэх юм уу? Яагаад тойл бичиг ашиглаа гэж зөвлөд байна нөхөр зөвхөн тухайн одоо мэдгүй үгнийхээ тайлбарыг хараад зогсохгүй, тухайн үгийг өгүүлбэрт яаж ашиглаж байна вэ гэдгийг давхар харчих хэрэгтэй. Цаашлаад тэр үгтэй ижил утгатай буюу синонимуудыг нь харчих боломжтой. Өөрөөр хэлбэл нэг үгээр та нар олон үг зэрэг цээжилж авч ийн гэсэн үг шүү дээ. Зөвхөн одоо ижил утгатай үг гэлтэхгүй эсрэг утгатай үг үйдэг гэжсэн харчвал зөв антоним гэдэг тэр үгнүүдийг нь харчин. Тэгэхээр ганцхан үг сурахдаа та нар давхар хамгийн багадаа нэмээд 2 үг бол сурна гэсэн үг. Тэгэхээр тойл бичиг бол тэрэндээ айгуу сайн байдаг. Ганцхан нэг үгийг хараад өнгөрчихгүй. Ялангуяа ийм цаасан тойл бичиг, за мөн түүнчлэн одоо англи тойл бичвэл илүү үр дүнтэй шүү. Цаасан тойл бичиг болон веб суурилсан тойл бичүүд үл эвтэйхэн байдаг. Аппликейшнуд бол айгүй тийм зайгаа багасгсан байдаг учраас одоо цаашаа ухах мэдээллүүд нарцсангүй бага байгаа гэдэг юм шиг санагддаг. Тэгэхээр тайлтай сайн ажиллаарай. 3 дугаарт тэмдэглэл хөтөл. Шинэ үг цээжилсэн бол тэр үгнийхээ утга агуулга магадгүй өгүүлбэрт хэрхэн ашигласан байна вэ гэдэг их зэргүүдийг өөртөө тэмдэглэл бичүүлдэг бол айгүй зүгээр. Иймэрхүү ч юм уу ямар нэгэн яг зөвхөн шинэ үгэнд зориулсан шинэ тэмдэглэлийн дэвтэр гаргаж аваад тэрийг ингэ тэмдэглээд яваад байвал бидний нөгөө нэг юм булчингийн санах хой гэж байдаг шүү дээ. Тэр шиг ингэ биччихснийгаа эргэж санаад идэг гэх юм уу. Тэгэхээр яг тухайн үг чинь чамд яг цээжлэгдэж үлдэх магадлал бас яг бичих юм бол өсдөг юм шиг санагддаг. 4-дүгээрт өдөр болгон шинэ үг цээжлэх дадлыг өөртөө суулга. Шинэ үг цээжлэх боломжтой тийм аппликейшнуд байдаг, вебсайтууд байдаг, word a day ч юм уу ерөөдөө тийм функцтэй бол үйлчлэгнүүд аль хэдийн байдаг учраас тиймэрхүү үйлчлэгнүүдийг ашиглаад шинэ үгээс сайжруулах, үгсийн сангаа баяжуулах боломжтой. Монголын бас HippoCards гэдэг аппликейшн хүртэл байдаг. Тэд нар бас шинэ үгийг яаж хурдан цээжлэх вэ, бас шинэ үг цээжлэх боломжийг бас нэмж өгдөг юм шиг санагддаг.
бас өөр тиймэрхүү ямар боломжтой вебсайтууд, ямар аппликейшнуудад би видеоноор тайлбар хийхэд холбож өгсөн байх болно. Үндсэндээ өөртөө бол шинэ аппликейшнуудыг одоо шинэ үгнүүдийг бол цээжлэх дадлыг үүсгэж өгснөөр яг л өглөө босоод шүдээ угаадаг гэдэг шиг яг л өдөр болгон шинэ үг цээжилдэг гэсэн дадлыг одоо өөртөө бий болгочих юм бол өдөрт ядаж нэг үг цээжлээд байхад жилийн туршлагыг 365 үг цээжлэж штэ хамгийн багадаа. Гэтэ мэдээж өдөрт нэгээс илүү олон үг цээжлэх хэрэгтэй. Ялангуяа тэр нөгөө тойл бичгийн аргыг ашиглах юм бол өдөрт хамгийн багадаа 3 үг цээжлэнэ. Цөөхөн сонсогдож магадгүй гэхдээ багаар ахиулж яхад болж л байгаа. 5 дугаарт үгийнхаа үндсийг ойлгож сур. Өөрөөр хэлбэл англи хэлэнд яг грек эсвэл латин магадгүй франц гаралтай үгнүүд айгүй олон байдаг. Ялангуяа арай нэг тийм өндөр түвшний арай нэг тийм дараа үеийн SAT-ийн шалгалтанд ашигладаг үгнүүд ялангуяа тийм хандлагатай байгаа гэдэг л да. Та нар бас зарим үгийг мэднэ. Philosophy гэдэг үг дээ. Philosophy тэр чигээрээ philo гэдэг чинь өөрөө дуурлах гэсэн үг байгаа гэдэг. Sophie гэдэг чинь ухаан гэсэн үг байгаа гэдэг. Тэр шиг xenophobia гэж үг байна. Яг үгийн тэр чигээр нь бол мэдэхгүй байсан ч гэсэндээ латин гаралтай тийм нөгөө нэг үгийг бүрдүүлдэг олон тийм бүрдэл хэсгүүдийг мэддэг болчих юм бол хооронд нь нийлүүлээд үгсийг нь ойлгочих боломжтой. Бүтнээр нь мэдэхгүй ч гэсэндээ аль нэг энд ч юм уу хоёулын тус нь мэддэг байхад нийлүүлээд ойлгочих боломжтой үгнүүд байдаг. Тэгэхээр латин, грек, франц гаралтай ийм suffix юм уу prefix гэж нэрлэдэг үгний эхэнд эсвэл төгсгөлд ордог ийм дагавруудыг бол цээжилж байдаг зүгээр шүү. 6 дугаарт шинэ үг цээжлэхийг тоглоом болгох хэрэгтэй. Ялангуяа юм үгсүүд бүрдүүлдэг юм Scrabble гэдэг тоглоом байдаг. Иймэрхүү тоглоомуудыг ашиглах нь зүгээр юм уу? Beat Team Scrabble байж болно. Эсвэл application суурилсан тийм тоглоомууд байж болно. Яг тийм англи үг таадаг, тийм одоо үг олдог ч юм уу те. Тиймэрхүү тоглоомуудыг ашиглах юм бол та нар магадгүй өмнө нь цээжилсэн үгээ эргүүлэн санахад ч юм бол туслах боломжтой. Аль болох тийм өөртөө хүнд даалгавар биш яг юм хөгжилтэй тоглоом байдлаар болгочих юм бол амархан байж болох юм. За 7 дугаарт бусадтай ярилц. Өөрийнхөө цээжилсэн үгсүүдийг бол буцаан гэж хэрэглээнд нэвтрүүлэх, ярилцах, тэрийг ашиглан бичих нь бол яг та нарын тэр үгээ өөрийнхөө ой тоонд илүү сайн үлдээхэд тус болдог. За мөн түншлэн бусад хүмүүстэй ярилцж байхад ч гэсэн тэр хүмүүс чиний мэдхгүй үгийг өгүүлбэрт оруулан ашиглаж болох юм. Магадгүй тэр үед за иймэрхүү контекстд оруулан ашиглаж ийсэн да гэсэн байдлаар та нар цээжлээд аваад үлдчихэж болно. Магадгүй нөгөө хүнээсээ шууд наад үг чинь ямар утгатай үг юм бэ гэж асуусан ч болно. Тэгхийн бол бас магадгүй шинэ үгүүдийг бол сурах боломжтой шүү дээ. За тэгэхээр шинэ үг цээжлэх нэг 7 аргын тухайд бол ийм байна. Магадгүй та нарт бас шинэ үгээр ялангуяа англи үг шинээр цээжлэхэд чинь туслах байх гэж найдаж байна. За иймэрхүү төрлийн контентуудыг би өөрийнхөө одоо жиг жуг аппликейшныхаа хаягаар бол дамжуулан түгээж байгаа. Ерөөдөө англи хэл яаж сурах уу гэсэн чиглэсэн тийм жижиг богино контентууд орж байгаа шүү. Хэрвээ иймэрхүү төрлийн контентуудыг сонирхож байгаа бол намайг жиг жуг дээрээс хайж олж дагаарай. Мегмар гараг болгоны 20 цагаас лайв хийж байгаа. За мөн түнчлэн бусад мэдээллүүдийг би видеодоор тайлбар хийхэд оруулсан байх болно. За мөн түнчлэн энэ видео таалагдсан бол лайк дарахаа мартав. Хэрвээ миний YouTube сувагт subscribe хийгээгүй байгаа бол энэ доор байгаа subscribe гэсэн хайлмжуулээ. Subscribe гэсэн товчийг дарж хажууг нь хонхыг дараарай. Тэгсэн тохиолдолд намайг YouTube сувагтаа шинэ видео оруулах болгон та нарт notification очиж шүү. Тэгэхээр хамт байсанд баярлалаа. Дараагийн даваа гарагт иргэд уулзъя.